За энэ төсвийн гүйцэтгэлтэй холбоотой гарч байгаа тогтоолын нөхцөлгөө зарчмыг дэмжиж байна. За гэхдээ бид нар бас анхаарах ёстой зүйл байна. Одоо уг нь хэрэгтэй хуйлууд их олон байгаад идэг, хэрэгжүүлдэггүй, хариуцлага тооцдоггүй, хариуцлагагүй байдлаар одоо бид бүхний хамгийн том асуудал болоод байна. Тэгэхээр би магадгүй энэ заасан заалтууд хэрэгжинэхэд бас итгэхгүй л байна. Нэг талдаа. Тэгэхээр засгийн газар бол энэ гүйцэтгэлийг заавалч оруулж ир танилцуулах ёстой. Энэ асуудлуудаар юу хийснэ бүрэн дүрийн мэдээлэх зайлшгүй шаардлагатай. За энд би бас зарим нэг давхцсан зохицуултууд бас байна гэж бол хараад байгаа. Би энд бүр онцлж хэлье гэдэг. Одоо чинь аудит бол би бас хариуцлагагүй ажиллаад байна. Засгийн газар ч гэсэн хариуцлага тооцохгүй байна гэдэг шалтгаан нь бид нар 23 онд төсвийн тухай хуулийн дээр бас ярьж байгаад төсвийн тухай хуулийн 24-ийн 7 дээр яг иймэрхүү төсвийн болон төрийн орон нутгийн өмчит энэ компаниудаас ямар нэг санхүүжилт гаргахуудыг бүр хоригдж гисэн. Бүр нэр тухай зааж өгөөд аливаа тэмдэглэлт өдөрлөг ОБРт зориул зарцуулахыг хориглоно, хандив тусламж нийгмийн шинжтэй үйл ажиллагаа төсвийн алдагдал нөхц зэрэг дүрм заагдаагүй аливаа хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэдэг төсвийн тухай хуулийн дээр төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулийн 16-гийн 3 дээр энэ хуулийн 5-5 дээр энэ хориглолтыг зөрчсөн этгээдийг ажил албамжуулалтаас нь чөлөөж учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэдэг энэ зохицуултууд хангалттай хийж гисэн байна. Гэтэл энэ заалтууд төсвийн хариуцлагатай холбоотой, сахилгатай холбоотой энэ асуудлууд мянган хуулинд байгаад энийг хэрэгжүүлж байгаа, хариуцлага тооцож байгаа, аудит энийг авч ашиглаж байгаа зүйл байхгүй байгаад байна. Ийм назгаа байгаад байвал бид нар цаашид ер нь хөгжил ярих хэд бол хүнд болчихлоо шүү. Хариуцлага ярихгүйгээр бид нар цаашид нь хөгжин, барин, дэвжин гэж ярих бол үндсэндээ утгагүй асуудал. Тэгэхээр би хариуцлагатай хандаач. Энэ хуулийг ч биелүүл энэ дагаж гарч байгаа тогтоолуудыг ч та бүхэн хариуцлагатай хандаж өөр өөрсөндөө дүгнэлт хийж өөрчлөлтийг уг засгийн газар бас өөрсдөөсөө хийх хэрэгтэй байдаг. За дээрэс нь энэ болохгүй бүтэхгүй байгаа энэ зарчмын бус асуудлуудаа, дүрм журмуудаа бас нэг өөрчлөх засах хяналтах хэрэгтэй байна. Би дахиад энэ олон улсын валютын сангийн 6 сарын 26-нд гаргасан дүгнэлтнээс бишлэх гэдэг. Энэ юу хэлж ийнө гэхээр нэгд Монголыг ч гэсэн анхаарах асуудал энд байгаа. Та нар гадаад валютын албан нөөцийг алдаагүй тооцож чадахгүй байна гэдэг асуудыг хэлээд байгаа. 6 сард 7.4 тэрбум доллар гэж мэдээлсэн боловч манай олон улсын валютын сангийн энэ нөөц тооцдог энэ манай аргачлалаар бол энэ чинь хамаагүй доошоо байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Одоо бид нар ингээд өөрөөсөндөө нийцүүлж аргачлал зохиодог, дүрм журм гаргадаг, бараг дэлхийд байхгүй дугуй зохиох гэдэг ингээд үзээд байдаг чинь болохгүй байна. Сангийн бас энтэйгээ бас анхаарах ёстой. Бид нар бодит үнэтэйгээ нүр тулдаг байх ёстой. Үнэн өөрөө гашуун боловч угаасаа уг нь энэ улсад хэрэгтэй байдаг. Бид нар бодит дүн шинжилгээ хийгээд алдаа дутагдлаа гаргаж ирээд залруулах хэрэгтэй байдаг. Сангийн чинь 2 жилийн өмнө тэр суур зарлага, суур тэнцэл гэдэг тийм стандарт бус дэлхийд байхгүй юм нэг аргачлал гарч ирсэн. Одоо энээсээ болоод төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн. Ингээд дураараа хэлсэн. Сая энэ чинь олон улсын валютын сангийн дүгнэлтээр бас хэлсэн байна. Та бүхэн дахиад ингээд төсвөөсөө 2 мега төслөө гаргаад тавьчлаа. Одоо цаашид бол та бүхэн төсвийн дүрм журм стандарт гэж ярих ямар ч шаардлагагүй болчихлоо гэдэг асуудыг гаргаж тавьж байгаа. Ийм байдлаар та бүхэн бол төсвийн чинь ил тод байдал, төсвийн чинь хариуцлагатай байдал, төсвийн чинь менежмент бол хүндрэлээ шүү. Эдийн засгийн хүндэрж байна. Инфляц чинь өөрөө одоо 11%, 11.6% болчлоо. Сар сард 1%-аар нэмэгдэж байна. Цаашид одоо юу гэдгийг төсвийнхаа зарлагыг танах, хариуцлагатай хандах, үржихгүй зүйл зарцуулахгүй байх гэдэг асуудлуудыг гаргаж ир тавьж байна. Тэгэхээр бид нар ийм байдлаар назгаа хандмааргүй байна. Алдаа оноо дутагдлууд одоо гаргаж ирээд засаж залруулад явахгүй бол өнөөдөр үндсэндээ үннээс ингэж айгаа зүхтаагаад байдаг. Ингээд нэг дэлхийд байхгүй өөр аргачлалууд тоодог. Хий хоосон худлаа тоо гаргаж ирдэг. Энэ нөхцөл байдлууд төр бол бид нар зайлшгүй өөрчлөлтийг шаардлагатай байна шүү. Энийг намар асуу шүү. За Тэмэглэн гишүүн үг хэллээ. За аудитын газрын үндэсний аудитын газрын маань хин юм байна? Ямар хүмүүс байна? За та бүхэн нэг үүрэг даалгавар өгье. Та бүхний гаргасан дүгнэлтийн дагуу засгийн газар тодорхой ерөнхийлөн захирагч нарт өгсөн үүрэг даалгавар хэрвээ биелээгүй байгаа бол засгийн газар гүйцэтгэхгүй байгаа бол буцаж улсын их хурлд тайлгнадаг, улсын их хурл энийг хилцдэг үүрэг даалгавар зохих байгууллагын хороо болоод улсын их хурлын тогтоолоор үүрэг даалгавар өгөөд засгийн газартаа болоод тэр зохиодоо хүмүүс нь хариуцлага тооцдог энэ дэглүү оруулъя. Хуулиндээ ийм зүйл санаачлаж оруулъя. Тэгэхгүй засгийн газар бид нар өнөөдөр хүртэл даалгаад байгаа. Юу болоо гэж засгийн газар өөртөө арга хэмжээ авсангүй, өөрсдийнхөө дотоод үстэд арга хэмжээ авсангүй гэж асуудал наашаа оруулж ирэх үед. Оруулж ирэхгүй үсттэй. Энийг хэн хийхүүгээр улсын хурл хийж таараа.
Тэгэхээр та бүхэн одоо энэ намар хэд ер нь бол энэ хуулийн төсөл буюу энэ хариуцлагын тогтолцоо юмнууд чинь болохгүй байгаа одоо гишүүдээ яриад байгаа дээр тодорхой дүгнэлт хийгээд мэрэгжлийн байгууллагын хувьд улсын хурлын дэргэдэх байгууллагын хувьд тамгын газрын анхаараараа намар хэд ийм тодорхой дүгнэлтүүдийг буцааж оруулж ир танилцуулаа гэж ийм үүрэг даалгавар өгье. За зөвхөн гишүүн. Танд дэжсэн бас дүгнэлт гарч болох юм байна шүү дээ. За. Тийм Тэмүүлэн гишүүний яриад байгаатай бол бас маш сайн санал нийлж байгаа. Олон улсын одоо энэ валютын сангаас одоо бидрийг төсвийг бид нар өөрөө дотроо нэг хууль зохиогоод баталчаар олон улсын валютын сан тэрийг эднийх төсвөө ингэж баталцсан нь зөв гэж хүлээж авах юм шиг ойлгоод бид нар төсвийн хуулинд дураараа гар хүрээд байгаа. Зарчим бол өөрчлөгдөхгүй олон улсад мөрдөгдөж байгаа зарчим. Яг энэтэй холбоотойгоор одоо жишээлхэд энэ холбогдох одоо энэ хуулийн давхартал хийдэл зөрчлийг арилгаж хариуцлагажуулах зорилгоор гэдэг нь 2023 онд Занданшир даргын үед одоо энэ засгийн газарт үүрэг нөгөөгдөжсэн тогтоол бас гарч ирсэн юм билээ. Тэгээд тухайн үед ажлын нь бол бас л нөгөө төсвийн байнгын орооны дарга Тэмүүлэн дарга өөрөө ажиллаж исэн. Төсвийн байнгын ороонд үүрэг нөгөөгдөжсэн зөвхөн аудитэд биш. Тэгэхээр өнөөдрийг болтол одоо энэ нөгөө манай Бямцог дарга дэг сахиулна гэдэг байгаа энэ өмнө өгөгдөжсэн үүрэг даалгаврын биелэлтийг бас харахгүй бол бид нар өмнө үүрэг даалгавар өгөөд орхиод идэг гүйцэтгэл хяналтандаа бас эргээд хяналт тавьж чадахгүй байгаа гэдгийгээс анхаарах хэрэгтэй болсон билээ гэдгийг хэлэх гэсэн.